Сайхан хавар цацгааж байна уу Улаанбаатарчуудаа. Би нийслэлийн захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй нэг хот, нэг гэр бүл аянд нэгдэж. Тэгээ энэ чал чиглэлээр санаж бодож явдаг нийслэлчүүдээ бас ахмад хүний хувьд, түүхч хүний хувьд хэлье гэж бодсон юм аа. Хотынхан бол нэг л амьдралтай болсон. Бидний жаргал нэг, зовлон нэг, бэрхшээл нэг, ололт амжилт нэг л байдаг. Бидний хамгийн гол нь санад сэтэж анхаарч явах нэг зүйл бол хамтын хөдөлмөр, хамтын амьдрал, энэ хамтын хүчээр бэрхшээлийг даван туулах, урьдчилан сэргийлэх энэ явдал юм. Тэгэхээр энэ зүйлтэй холбогдуулаад би энэ 2024 оны хавар 100 ер нь нийслэлчүүд бид нар юунд анхаарч явах юм. Бидэнд ер нь одоо энэ хавар 100-ны улирал тохиолдож исэн байгалийн бэрхшээл юу байсан, ямар хохирол амсж исэн чиглэлээр төвчний хувьд бас хэдэн зүйл хэлье гэж бодсон юм аа. Яагаад тэгэхээр саяхан бид одоо нийт улсынхаа хэмжээгээр аимшигтай зудтай нүүр толлоо. Малчид маань одоо ер нь бол нийт монголчууд маань их хохирол амслаа. Байгалийн гамшиг аюул гэдэг бол юунд ч дийлдэхгүй ийм их хүчин зүйл байдаг гэдгийг бид бас олж харлаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй зэрэгцүүлээд энэ хотынханд их нөлөөлж идэг, хотын амьдралд их хохирол, сүйтгэл учруулдаг энэ зүйл бол үер байдаг, үерийн аюул. Тэгэхээр энэ хавар 100 намрын энэ улирал бол энэ үер усны аюулын улирлаа. Тэгэхээр бид цаг ямагт энэ болцсошгүй аюулаас хамгаалж сэргийлж явах ёстой. Одоо би энд бас сануулж. Яг тэгэхээр Улаанбаатар хот энэ суурин амьдралаар амьдраад одоо анх байгуулагдсан цагаас хойш бол 300 гаруй жилийн нүүр үзлээ шүү дээ. 1700 оны дунд үеэс одоо энэ алтан дэвшийн хөндөд бид энэ хот суурин байгуулж ингээс уршаад. Тэгээ энэ үеэс хойш бол энэ бидний амьдралд хэлсээр байна. Хүн ам улам олширсоор байна. Хүн ам улам л олширна. Ер нь аливаа хотын хүн ам бол цөөрнө гэж байдаг. Жил ирэх тусам барилга байшин ихсэж хүн ам олширч байдаг л ийм л зүй тогтолтой юм билээ түүхээс харж байгаа. Тэгэхээр энэ олон хүмүүсийн амьдрал ахуйг гинтийн одоо аюулт байдалд оруулж эдийн засгийн хохирол за таашлаад бол эмгэнэлт байдал төрүүлж явдаг зүйл бол энэ байгалийн буюу бусад энэ гамшигын асуудал гал байна, усны аюул байна. Бид сая бол энэ богино хугацаанд бүгдийг ламслаа шүү. Тэгэхээр энэ аюулаас бол бид хамгийн гол нь урьдчилан сэргийлж явах хэрэгтэй. Хамтын хүчээр. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, галын гамшигаас урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн засаг захиргааны хийх ажил ерөөсөө биш. Хамтын ажиллагааны үр дүнд нийт одоо иргэдийн сайн дурын үндсэн дээр бас сэтгэлгээний хамтаж үзлийн үндсэн дээр нэгдэж нягтарж хийж явах ийм ёстой энэ ажил юм шүү. Яагаад тэгэхээр энийг 1933 онд болсон одоо Улаанбаатар хотын түүхэн тэмдэглэгдэж үлдсэн нэг үер байдаг. Зун болсон. Сэлб гол одоо хоёр голдөрлөөрөө тэр чигээрээ урсаж нийслэл Улаанбаатар хотыг бүхэлд нь усанд ахуулсан. За дараагийн бидний нэг том сайн мэдих хүн болгон ярьдаг нэг үер бол 1966 оны гамшигт үер баг. Энэ бол туул гол үерлсэн энэ үер. Энэ бол одоо голын усны төвшин ихсээд нэг өргөлжилэн орсон 4-5 хоногийн шиврээ борооны дараа болсон үер шүү дээ. Тэгэхээр энэ үерт бол хүмүүс ингээд нэг анхаарал нь шиврээ бороонд дасцсан байсан. 4-5 хоног дасаад ингээд бороо ороод ирсэн үеийн усны аюул болоогүй зүгээр л бор сайхан бороо ороод ирсэн баг. Тэгээ яг наадмын өдөр 7 сарын 11-ний өдөр бол сайхан нар гарсан.
Тэгээд наадам болдгороо нэгдэж эхэлсэн. Тэгээд стажионд бөхөөрөлдөд эхэлж итэл гинт тус ороод ирсэн. Туул эхнээс. Тэгээд тэр тэрэлжийн их рүү байж исэн далан тэр үргэлжсэн их усны дараах үер ус хуримтлагдсаар хагаад их хүчтэйгэр гацуурт руу хожир болно лөө гэд ус ороод ирсэн. Юу ч дийлдэг. Тэгээд тэнд замд байсан нөгөө холбооны шугам утас ахилгааны бүгдийг тасцсан. Тэр байтга баян зүрхийн гүүр нурсан. Тэн дээр бүр автобустай явж исэн хүмүүс үерт орсон юм мэдээ байдэн шүү. Тэгээд тэнд байсан харин танкын батальон өөрөө одоо юу яаж зориг гаргаж хөдөлж тэр үерт нэр өгсөн олон хүнийг зайлуулж эхэлсэн. Одоо аварч эхэлсэн. Тэгээ энэ бол ингээд жингэлтэй Богд хаан уул хоёрын хооронд тэр энэ алтан дэвшийн хөндийг бүхэлд нь усаар дүүрэгцсэн юм аюулт үер болсон. Цахилгаан станц эвдрээс зогсцсон. 66 онд. Өргөн үндсэндээ бол хот амьдралгүй болсон баг. Тэр үед онцгой байдал гэж байгаагүй. Гол команд гэж байсан, сэргийлэх гэж байсан. Тэгэл ерөөнд аримын цэргүүд сагдан сэргийлэхийнхэн өөрийн одоо байгаа учраас улаан гараараа үдэлцсэн шүү дээ. Энэ бол гинтийн аюул байсан. Маш олон хүн амиурагдсан. Асар их хохирол амссан эдийн засгийн хувьд бол. Тэгэхээр энэ бол ийм аюул дагуулж идэг юм а гэдгийг бид байнга мэдэрч явах хэрэгтэй. Дараагийнх нь том үер бол энэ 82 оны 8 сард болсон Баян хошуу, толгойд, хайлааст Чингэлтэн энэ голууд үерсэн юм үер баг. Энэ бол нэг уулын үер. Одоо бид урын үер гэж ярьдаг. Энэ бол зам болдог. Гинтэл нэг өдөр болсон үер шүү дээ. Тэр зам бол бороо хоор сайхан элбэгтэй. Нар гараал, бороо ороод, нар гараал, бороо ороод бас байдаг юм л үе байсан. Тэр үед бол би залуу байлаа оюутан. Тэгээд хүмүүс бол сайхан зам болж гин, нартаа хуртаа сайхан зам болж гин гэж яриад идэг байл. Тэгээд 8 сарын 3 билүү 4-ний өдөр би одоо нэг хоол идчихэд Солонго ресторанд тэнд нэг 30-40 минут л болсон баг. Бороо орж байгаа, борооноос зүхтаагаад тэгэл нэг хоол идчихэл гарахад бороо зогсцсон байсан. Тэгээ манайх бол дамбдаржаад гардаг байлаа зослонд. Тэрлөө автобусаар явж итэл хайластын гүүрэн дээр ингээд баах юм авуулаа ийцсэн бэл. Хөрөг өгч тэгэл айлын хашаа хоорд эвсгэр ерөөс аимшигтай юм ингээд авуулаа ийцсэн. Тэгээд доошо Чингэлтэн гүрлөө тэнд бас баах юм авуулаа ийцсэн. Тэгээ энэ бол нөгөө уулын үер, урын үер болсон тэр баг. Нөгөө олон хоног ингээд нар бороо гэж явсаар хагаад уулан дээр их ус хуримтлагдсаар байгаад тэгээд тэр халуун наранд нэг зэрэг бууцсан. Одоо мэрэгчнүүд бол нэг тогтоодог. Тэгэхээр энэ урын үер гэдэг дээр бол хамгийн их аюул учруулдаг юм гамшигт үер баг. Хөдөөний малчид ч гэсэн энэ хамгийн их хохирлыг бол энэ урын үерээс амсдаг шин. Уулан дуусан ус гинт доошо бууж ирэл уулын үер гэж угал тэр нөгөө мал мэлчиж явсан мал зүйлтийг аваад отдог. Голынхоо үерээс бол малчид бол сэргийлдэг. Яг тэгэхээр малчид чинь бол цаг агаар уншдаг хүмүүс шүү дээ. За энэ голын төвшөө ихсэн байна. Үер болох нь байна. Холдоод нөгөө явчихдаг. Уран үерт автдаг. Тэгэхээр Улаанбаатарынхан бол энэ уран үерт автах бас их хамгийн их эрсдэлтэй. Одоо манай бидний иргэн тойронд байгаа дөрвөн уул бол ам болгоно нь устай, ам болгоно нь жалахтай, сайртай. Эндээс бууж байгаа үерийг бол уран үер гэж байгаа байхгүй. Тэгээ энэ уран үер бол замдаа юу ч тэсгээдэг. Ямар ч хүчтэй далан хаалт юу ч байсан бүгдийг хамаад гардаг аюулт. Тэгээд энэ тохиолдсон уран үерт бол бас олон хүний амнаас өргөцсөн шүү дээ. Юугаар одоо хэмжих өдөр хөрөнгөтэй зөсөх юм байхгүй шүү дээ. Хүний амил эрсдэжээвэл нэг хүний ч ам. За энэ болгон тэгээд юунаас болоод байдгүй яагаад одоо үерт бас энэ олноороо амнаас эрсдээд энэ тохирол амсч идэг юм гэхээр бидний хинэггүй цагаас болдог. Энийг бид нар сайн мэдчих хэрэгтэй байна. Үер болохгүй юм шиг боддог. Тэр нөгөө бороондоо дасчдаг. Нөгөө энэгсчдэг. Тэгээ бидний нөгөө болцсохгүй аюулаа сэргийлэх хэрэгтэй. Аюул болно шүү гэж сэргийлээд
байдгийн учир нь энд байдаг байхгүй хүмүүс. Тэгэхээр энийг хүмүүс анхаарч өөртөө тусгаж авах хэрэгтэй байна. Гацууртад амьдардаг хүн баян хошуунд буудсан үеэр бол над дээр буусангүй гэж бодож болохгүй байна. Маргааш нэг чам дээр буунал гэсэн. Улаанбаатар ч нэг л амьдралтай гэж бид яриад байгаа шүү. Одоо нийслэлийн түүхэн тэмдэглэгдснээр бол эн чинь зөвхөн 66 82 оны үеэр нийслэл буугаад өнгөрсөн биш шүү дээ. Бид нар л нөгөө мэдээлэл саахгүй байгаа болохоос биш. Улаанбаатарт маш олон удаагийн үеэр буусан. Ялангуяа 100 энэ нь одоо нэг уулын үеэр буюу урын үеэр үү. Нэгдүгээр ороод бүхэлдээ усан давтаал ханы материал энтерд усан давтаал 3 4 хүн нас орж исэн тохиолдол. Хүн нас орно гэдэг чинь аюул нүрэлцсэн гамшиг болцсон гэсэн үг шүү. За одоо нодон жилийн 2023 оны үеэр байна. Сэлб болж үеэрлсэн, туул болж үеэрлсэн ер нь тохиогод байдаг. Тэгээ үеэр бол дараалж болдог юм онцлог түүх байдгийг бас бичиж үлдээсэн байдаг. 66 оны үеэрийн дараа 67 онд бас үеэр болсон шүү дээ. Тэгвэл нөгөө урд жил нь үеэр болсон учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд аваад исэн учраас хохирол баг өнгөрсөн. Хүн хүч сүйтэйг байхгүй. Тэгвэл 23 онд том үеэр болцсон юм чинь 24 он. За тэгээ бүр энэ борооцоос ихтэй газар одоо усаар ингээд дүүртсэн ийм тохиолдолд бол энэ үеэр болох магадлал нь бас хэвээр байж байгаа. Тийм учраас нөгөө голын их голдрэл дээр буудсан, үерийн ам дээр буудсан, тэр жалах сууг сайр дагаад буудсан айлууд одоо урдчлан зэрэглэх арга хэмжээ авч эхлэе. Нүүвэлд одоо нүүх хэрэгтэй дулаарангууд үерээс зайлж. Хэрвээ нүүж чадхааргүй одоо суурин байгуулчихсан байдаг бол тэр гамшигт сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Өөрөөсөө нөгөө уут шороонд хийж үерийн далан байгуулах хамтлагаараа нийлээд хамт ч хөдөлмөрч одоо хотыг л аварж явдаг ганц юм шүү дээ. Нэг хүн нэг хашаагаа тойруулчихад үерээс үлдэнэ гэж байхгүй. Нийтээрээ л үерт орсон. Тийм учраас энийг одоо бодоод хүмүүс бол одоо эртнээс үлдчих явах хэрэгтэй. Одоо удахгүй 4 сар болох гэж байна. Яг энэ миний яриа бас 6-7 сард ч гэсэн хүмүүст анхааруулга болоод явах байх гэж бодож байна. 4 сард чар усны үеэр одоо гарцаагүй эхэлнэ. Энийг бол нөгөө тааж мэддэг 5 хаан гэж утгаар нь биш. Ерөөсөө цаг уран уншдаг бүх хүн яриад. Энэ жил бол бүх газар маш их цас орсон. Дээр нь 3 сар гарчаад байхад бүх уулын цас ханзарч хайлж эхлэегүй баг. Зэрэг буу, зэрэг хайл. Зэрэг хайлахад нөгөө тэр хайлсан усыг урсгаад аваад явах голуудынх нь мэс хайлаагүй байдаг. Тэгэхээр тэр урсах ёстой голдролууга ороод урсах нөгөө шар ус чинь дээгүүр нь урснаа гэсэн үг. Тэгэхээр одоо манай нийс хотын захиргаанаас тэр энэ голын голдролд байж байгаа мэс зайлуулах, халиад очин зайлуулах арга хэмжээ аваад байна шүү дээ. Энэ дээр бол мэдээж хэрэг хот байгуулалтын янз бүрийн зүйл барилга байшингийн шахалтан тэр нөлөөлсөн л дээ тэр. Гэтэл одоо тэр эндээ бид нэр өмнө нь ингэсэн одоо яах ингэж ирээд сууж болохгүй байхгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй болчих. Тэгэхээр энэ шар усны үерт орж болзошгүй газрууд бас нүүх хэрэгтэй. Холдох хэрэгтэй. Гэр бараагаа одоо өөр газар болгож байршуулах хэрэгтэй. Тэр шар усны үерт автаж болзошгүй одоо тэр голын голдрол дагуу амьдарж байгаа ажил хийж байгаа тэр хүмүүс байгууллага компаниуд бас энэ дээр маш их анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ бол халиал орж ирэх. Одоо хичнээн мөсийг зөөж голдрол гаргаж байгаа ч гэсэн нэгэн тал гол хөлдөөгөл бол тэн дээгүүр ус урсгах нь тодорхой байгаа байхгүй юу? Бүх уулын ус байгаа үндсэндээ зэрэг хайлаа л гэсэн юм зүйлийг энэ цаг уур уншигчд чи яриад байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа 4 сард бол огцом дулаарчих энэ үе. Яг 4 сар бол эд шар усны үерийн үе. Тэгэхээр энийг бол та бүхэн анхааралд аваад урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, бусдыг хамгаалах энэ одоо зүйлийг хийгэрэй гэж би уриалах байна. Яагаад гэвэл бид нэг хот, нэг гэр бүл.